Өнөөдөр бид хичээлээрээ HopNart-ийн давуу талуудыг заах болно. Энэ хичээлийг HopNart-ийн суурин төлөөлөгч Дэвид заана. Та бүхэн анхааралтай хичээлээ үзээрэй. Сайн байна уу? Намайг Дэвид гэдэг. Юуны өмнө Digital Channel-ийн сувгийг үзэж буй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би өнөөдөр та бүхэнд OpenArt-ийн давуу талуудыг танилцуулах болсондоо баяртай байна. Нэгдүгээрт, OpenArt нь анхлан хэрэглэгч болон мэргэжлийн зураг, график бүтээгчид аль алинд нь тохиромжтой гэж үнэлэгдсэн. Хоёрдугаарт, OpenArt нь хэн бүхэн сурч ажиллахад хялбар функцүүдтэй энгийн бөгөөд ойлгомжтой. Гуравдугаарт, нэг доор хэд хэдэн хиймэд оюун ухааны платформудаас сонголтоо хийж хүн бүхэн өөрийн хүссэн зүйлсээ хийлгэх боломжтой. Дөрөвдүгээрт, уран бүтээл хийх зав муутай хүмүүс хэн байсан ч та уран зураач биш боловч өөрийн санаагаа виртуалжуулж бүтээл хийх боломжтой. Тавдугаарт, текстээс зураг үүсгэх, зураг засах, видео үүсгэх зэрэг үйлдэлүүд нь харьцангуй энгийн бөгөөд ойлгомжтой. Зурагдугаарт, текст промптоос зураг үүсгэхээс гадна зураг засах, in-painting, өндөр чанартай томруулах зэрэг боломжуудыг санал болгодог. Долоодугаарт, OpenArt AI-д анхлан нэгтрэн орж буй хүн бүр туршиж үзэх үнгүй бөгөөд бага зардлаар өөрийн бүтээлээ гаргах боломжтой. 8дугаарт, хэрэглэгч өөрийн хэв маягаараа загвар сургалтанд оруулж болох буюу custom model үүсгэх боломжтой. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. OpenArt-аар бүтээл туурвиж, ирээдүгээ бүтээгээрэй. Танд амжилт хүсье. Та бүхэнд манай хичээл таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Та харин манай YouTube сувгийг дагаж, лайк дарж, шеэр хийгээрэй. Баяртай үзэгчдээ дараа дахин уулзъя.